Энэ ертөнцийг бол дунд ертөнц хэмээдэг. За. Үүний дээд ертөнц хэмээхүй. Үүний доорч бас хар эрчмийг ертөнц гэж байдаг. Гэхдээ энэ зүйл заавал байх ёстой байдаг. За. Сайн байж, муу байдаг шиг. Ингэж байж энэ зааг хэмээх нь үүсдэг байх нь шүү дээ. За тэгэхээр өвөө юу ярьж үгүй гэхээр доод хар хүчний ертөнц дээд ертөнц мөнх тэнгэртэй тэрсэлдэж дайн өрнүүлж байсан талаар нэг ярьж өгдөг юм уу? Санснаа. За. За хар ертөнц гэдэг нь сайн байдаг бол муу болгоны үүсэл гаруултай. Аха. Доод ертөнц хэмээдэг шүү дээ. Үүнд очих та нарын төвшин болоог байгаа. Гэхдээ тийм ертөнц байдаг. За. Та нарын сайн мэддэгчлэн нөгөө нэг шунал, хоёул тачаал, өөрийгөө ихэд бодох гал бүх талаар зааж өгдөг доо. Тий. Бусдыг хорлох энэ төр гэдэг. Аа. Тэр болгоомж л энэ хар эрчим, хар ертөнц юм шүү дээ. За энэ зүйл бол хоёулт та нарын үүсгэхээс өмнө та нарын өмнө өөр бүхийднүүд амьдардаг байсан юм аа. Одоогийн та нарын энэ амьдарч байгаа цаг үе бол тэдний амьдарч буй цаг үеэсээ бараг маш их ухамсарын хоцрогдолтой. Дээр нь энэ хөгжил гэдэг зүйл чинь хоцрогдолтой байсан. За. Тэд тав махбодын эрчмийг ашиглаж чаддаг. Мөн оюун ухамсарын хүчийг ашиглаж энэ ертөнцийг ихтэй амьдардаг байсан юм. Гахмараа. Та нар одоо дөнгөж эд зүйлд хувиргаж хийж байгаа бол тэд өөр цаад мөн чанарын таньж аваад тэрийг нь ингэж оюун бодолтойгоо хослуулж хувиргах бүрэн авьяас чадвартай. Дээр нь энэ эрчим гэдэг зүйлийг хүртэл өөрсдөө холбож аж төрдөг байсан юм. Ямар Өө та нар энэ одоо бол тэр унаа хөлөг энтерчүүл газраар л явж байгаа шүү дээ. Тий. Тэрнээс ч өөр тэдэнд өвднө гэж байхгүй. Шууд эрчмээ холбоол бие биенээ өвдслөө дангаачих чадвартай. Энгийн дээр нэг өнгө зүстэй. Тийм хар шор бор гэсэн айстай биш. За. Нэг төрлийн төрөл зүстэй. Хоорондоо ярилцсан чиг оюун ухамсараа ярилцдаг. Учирхалтай. Бидний одоо нөгөө зөвгөнлөлт кино гэдэг шиг юм байна шүү дээ. Эд зүйлтэй. За үс ургамал юу вэ? Тэр болгонтой шууд холбогдох чадвартай. Гахмараа. Маш их хүчрхэг өндөр түвшиндээ байсан юм аа. Гэтэл энэ дээр тэдгээр өмнө амьдарч ирсэн бүхэтнүүд бүгд тэнгэртэйгээ холбоо өндөртэй. Ер нь тэднийхээ доор энэ ертөнцийг бараг л жаргалын орн болгосон. За. Тэдэн цаг хугацаа үйлчилдэг. Нэг хэвээрэл байдаг.
хогсрох өтлөх гэсэн юм байдгүй. Хэдэн мянган жил чадвар чадхаар. Оо. Тийм нарийн чадвартай байсан юм. За гэтэл хар хүчнийх нь эзэд үүнд маш их хэлгэнсэн. Яагаад? Очих нь муу болгон гэж хувирж тэнд хоригдсан байх шүү дээ. Оо. Тэднийг тэжээж тэтгэх хүч гэж байхгүй учраас маш их хэлхэнж тошгорж дээрээс нь маш их авдагдж эхэлсэн байна. Энэ донд ертөнцийн төрөлтнүүд нь болохоор тэнгэрлэг болсон учраас улам хар хүчин дарагдаад эхэлсэн байх шүү дээ. Аа. Энэ үед доод ертөнцийн хар хүчнийхэн хоорондоо ивсэж арга сэтсэн байна. За. Ямар арга вэ? Эхлээд донд ертөнцийг эзлэх хэрэгтэй гэж. Тэгэхээр тэнцэр алдагдах юм шүү. Нөгөө таны хэлээд байдаг. Өөн хэлсэн шүү дээ. Сайн нөгөө талд нь муу нь оршиж байдаг. Энэ дундах ертөнц бол одоо тэнгэрлэг чанараараа тэргүүлсэн байх шүү дээ. Нэг тал руугаа. Тэнгүүт нөгөө эсрэг тал нь хүчээ алдаж эхэлсэн байна да. Тийм байна. Тиймээс хар хүчний эзэн өөрт нь нэг отхон охин байдаг юм. За. Мөн тухайн хар ертөнцийнхээ удирдагч Жанжин хоёрт даалгавар өгсөн байгаа. За. Энэ дунд ертөнцийн оршин бүхийг хэдүүл өөрсдийн энэ аргаар нэвчүүлэн удирдах эзэмдэх хэрэгтэй. Эднийг эзэлсэн цагт бид тэнгэртээ тэрсэж тэднийг ялан дийлэх болно гэж. За ингээд тэгээд хар хүчний эзэн өөрийн охины өрөмгэн гэдгийг. За. За гэхдээ охины л гэж хэлье да. Заавал энэ айхтар нэрийг дахин дурсаад явах уу. За. За нөгөө хамгийн шилдэг баатар Жанжин гэж байгаа да. Тий. Тэрийг Криомо гэдэг юм. За. Гэхдээ цаашид нь Жанжин л гэж явъя. Хамаагүй нэрсийн дуудаж бийжүүлж болохгүй нэрс юм. За. За тэгээд хар хүчний эзэн тухайн эрхшээх эцдүүтэйг хуралдаа хийж шийдвэр гаргасан байна. Тэгээд ийм санаа болсон байгаа. Эхлээд хаасаагүй дүр товрох тандуул илгээе гэж. За. Хамгийн шилдэг дайчтай тандуулаар энэ донд ертөнцид илгээсэн байна. Тэрэндээ шингэж модонд нь, усанд нь, агаарт нь гэдэг тухайн тэнгэрлэг хэмээх бүх үтнээс нь бусдад нь шингээхээр даалгавар өгсөн гэж. За ингээд хэсэг хугацаанд ажиглаад мэдээ ирэв. Тэдний сул тал, давуу тал тэдгэрийн удирдагч нь хэн болох талаар ингэж хоорондоо маш нарийн гүн ойлгож ав. Тэр хоорондоо охиноо хар хүчний эзэн маш нарийн бэлтгэж бүх өвдөс чадварыг нэмэгдүүлж маш сайн хувиргаж өгөөд
Яг л нөгөө Тэнгэрийн холбоостой мэт түүнээс ч давхаар илүү их эрчмийг бэлдүүлсэн байна шүү дээ. Ингээд тухайн тэр бүхэт ертөнцийг ингэж хамгийн шилдэг одоо тэнгэртэйгээ холбогдох бусдаасаа алуу давуу эрчтэмтэй тийм чадaltaй нь удирддаг байсан юм. Та нарыг шиг юм хаан улс гэж байгаагүй. Нэг захиргаатай. Яг энэ үеэр нь юу болсон гэхээр одоо харуулчны эзэн охиноо хувиргаад бараг л тэнгэрээс бууж ирж байгаа илч мэтээр шид үйл хийлгэж өнөө удирдагчийн өмнө ингэж шидийн аргаараа эрчмээр нь татаж ховстож эхэлсэн байна. Тэрээр тэнгэрээс илгээсэн илч байна хэмээн өөрийн ирэхгүй татагдаж түүний гоо үзэгслэн түүний байгаа байдал бүх зүйл ухаанаа алдсан юм шүү дээ. Өөг тэр удирдагчийнх нь гэргийн болсон байна. За. Хамт холбоос үүсч. Энэ бүхэн амжилттай болж эрчимжиж эхлэхэд нөгөө удирдагчийнх нь ухаан санаа нь самуурж хар хүчний охинд нь улмал татагдаж холбогдсоор л байв. Яг энэ үеэр хар хүчний эзэн юу гэж төлөвлөсөн гэхээр түүнээс үр гарах ёстой. За. Үүнд хувиргаж тэнгэр холбоосын дастаж байгаад одоо нөгөө жанжин гэж байгаа да. Тэр жанжнаа хөвлийгээс нь үр болгож илгээсэн байна. Хувиргаж. За. Угаас үгссэн байсан тул хувиргаж яг л хөөгчгийн гэсэн ч маш хурдан өсөж торнож том болсон байна да. Түүн хооронд тэр удирдагч бүхэднээ эрх мэдл ухаан санааг нь хизээнэ харуучны охин авсан байж шүү дээ. Төвгөөд эргэн тойрондох гарах үр удам хань ижил бултаарыг нь бүгдийг хороолсон байна. Хороолгож. Ингээд гагцгүй тэр хэвлээд нь гарч ирж хувирсан гэж байгаа жанжин хэмээх нь түүний хайртай залгамж нь болж хувирсан байх шүү дээ. Өөгөд өсөд торнмогц угаас хөгшин гэж байхгүй учраас шалтгаан шившлэг хийж өөрийг нь ингэж хороолгосон байна. За. За ингээд харуучны охин бүх зүйлийг хариуцж байгаа бол түүний хүүн гэдэг нь энэ ертөнцийн шилдэг удирдагчийн үр гэдгээрээ эцгийнхэн залгамжийг авч эхэлсэн байна. Яг энэ үеэс эхлэн харуучны эрчим маш их нөлөөлөл авч энэ донд ертөнцийн бүх хитнүүдийг бүгдийг тэнгэрээс нь холдуулах нарийн төлөвлөгөө гаргаж тэнгэрлэг чанараас нь бүгдийг холдуулсан байна. Тэгэл тэр сонол хоёул дачаал дээрээс нь тийм ховоо хичээвдхий барьцамтаа болгож хооронд нь ингэж тэрсэлдүүлж эхэлсэн байна шүү дээ. Тийм байна. Ингэсээр тэд өөрсдийн нөгөө махбодын арга барил тэнгэрлэг чанараа алдаад эгэл төвшөндөө шилжиж ирсэн байна. Түүгээр нь дамжуулж доод ертөнцийн хар эрчмийн бүх элчүүд тэдгээр оршин бүхэтнөөх нь оюун санаа ухамсар хэмээгч нь ингээд нэг нь ингээд шившигдээд ороод ирсэн. Ингээд донд ертөнц хэмээх нь шууд хар хүчний нөлөөнд автаж эзлэгдэвэ.
Ингээд дунд ертөнцийг эзэлж авлаа бүхэлд нь. Одоо бид дээд тэнгэр рүү давтлах болно гэж хамгийн шилдэг охиноо нэг хэсгийг өдөрдүүлж өнөө хэсэг жанжнаар нь энэ ертөнцийн бүх хитнүүдийн бүгдийг өдөрдүүлэн явуулсан. Өөрөө мөн гол хэсгийг авч шууд тэрс дайралтай исэн байна. Тийм. Хар эрчмийн хүчинд автсан энэ ертөнцөө тэнцвэрээ алдаж дээд мөнх тэнгэр ертөнцийн элчүүттэй маш удаан дайн хийсэн байгаа. Энэ дайн байлдаанаас болж энэ ертөнцөө оршихуйн бүхэлдээ эмх замбраагаа алдаж маш их эрчим чадлаа алдцгаасан. Аль аль. За. Хариугүй тэнгэр бүхнийг эрхшээж эзлэх болох цаг нь болтол яг тэр үед тэнгэрээс гадна өөр давхар нэг хүч байдаг гэдгийг тэд ойлгож авсан байна. Тэр нь одоо энэ орчхой ертөнцийг бүхэлд нь хариуцдаг гэх юм уу да. За. Сайн нь ч биш, муу ч биш, үүсгэгч болж байна да. Тийм байна. Тэдгээр нь маш их хэлгэнэж хар хүчний болоод тэдгээрийн энэ дунд ертөнцийн бүгдийн төрөнг хөөж явуулсан байна. Гисгэл болгож бүгдийн хар ертөнцид нь түгжин хорж харин одгоо энэ дунд ертөнцгээд байгаа да. За тийм. Үүний бүх этнүүдийг ухамсар юугаа гээсэн гэдэг шалтгаанаар бүгдийг нь устгасан. За. Харин тэнгэр дээдсүүдийг буцаан суллаж маш хатуугаар жим өгж дахиж эхлүүлгэж үүрэгдсэн байгаа. Төвгээд буцаад явсан байх. За энэ дайн бол ямар дайн бэ гэхээр дайны үйл явц бол та нар шиг ингээд алцаа цус урсгах гэж байхгүй шүү дээ. Чин бүхэл бүтэн хоорондын эрчмийн дайн гэсэн үг. Хар цагаан эрчим хоорондын дайн гэсэн үг. Түүнээс цус урсаал өхөж өргөднө гэж байхгүй шүү дээ. Тийм л дээ. Тэгэхээр тэнгэр гэдгээс чинь өөр дахиад нэг өөр ертөнц байдаг бахна. Тийм байна. Тэр зөвхөн золорж ирээл аль альных нь хүчийг хоёр тийш нь хувааж байх ёстой аль алинд нь байлгаад хүчээр дарсан байх шүү дээ. Хэрвээ тэр үед хождсон бол энэ ертөнц бүхэлдээ хар эрчмийн ертөнц байх байлаа. Бүх зүйлийг хогсордог. Ямар ч эрчим үлдээхгүй. Аимшигтай. Та нар л энэ ертөнцөөс гарч үзээгүй болохоос ийм хар эрчим дээсэн ертөнцүүд олон бий.
Тэгээ яг цааш нь задлж ярих гэхээр та нар бас сайн ойлгохгүй шүү дээ нэг. Тийм л да. Та хэдийн тэр нөгөө бурхан энэ төр чинь биш ээ. Тэрнээс ч илүү хүчтэй. За. Хянах үүрэгтэй. Хянагч гэсэн үг юм уу да. За тийм зүйл ял ойлгочих доо. Хамаагүй хитийг ухаж яриад яах вэ? Энэ чинь яриад ахаар хэлгнээ бий чичг гээд байх. За. Гэхдээ хүн төрөлтөн гэдэг одоо үүсчихэд хизээнээсийн аимшигтай болцсон юм бэ. За тэгээд ингэсэн энэ ертөнцөөс ингээд нэгэнт ялагдхаа мэдээд ухарж хар хүчнийхэн буцаж байна да. Тийм бай. Тэгэхдээ маш нууцаар сэмхэн газар товлож холбоос тогтоосон байна. Төвгөө доод ертөнц рүү шингээ орсон байна шүү дээ. Тамга тавьж. Харин өөнд ингээд онгод эдс тэнгэр гэдэг чинь нэг эзлэгдэхээ шахсан тул энэ дунд ертөнцийг ингэж захирж тэнцвэрийг барих ёстой, ард түмэн бэлдэх ёстой гэж хийцэн байгаа. За. Тэр нь одоо та нарын монголчууд юм шүү дээ. Та нар шудраг үнэн буруу бусармаг юмыг үргэлж эсэргүүцдэг гал мэт хүчрхэг олон юм шүү дээ уулна. Бусдыг дарлаж дээрлэгсэн муу муухай болохныг үргэлж даран сөнөөх тэнгэрийн даалгавар хүлээн шившигдэж тамгалагдсан үрсүүд юм. Ордны алдаагаа давтаагүй шүү дээ. Заавал нэг хэсгийг ингэж төлөөлөн бэлтгэж энэ ертөнцийн бүх олон түмнээс нь эрчим илүүтэй газар нь ингэж сууршуулж нутаглуулж ивэсэн байх. За гэтэл одоо хар хүчний нөлөөний гэж байгаа да. За тийм. За тэд тамга тавьсан гэдэг нь одоогийн наад урд хөрсч юм шүү дээ. Та нар өөрсдөө ч ямар хүмүүсийг мэднэ. Илүү чөтгөрлөг талдаа шүү дээ. Та нар сайн мэднэ өмхий муу санаатай хятад яадаг л. За тэдний яриа хөөрөө огцом ширөө. За тэгэл соёо шүд амн хэр вүлээ. Тийм л дээ. Орсоож дорсойсон. За тэгээд хар талын санаагаараа бол аюултай гэдгийг мэдж байгаа шүү дээ адтай. Тийш. Тийм дэж тэд маш хурдан үржиж өсөж өртсөн байна. Харин та Монгол өрсүүд нь болохоор хөх галын тамхтай дээр нь энэ ертөнцийн тэнцвэр эмх журмыг барих тэнгэрийн даалгавартай учраас үргэлж тэднийг ингэж нэвчгээс нь төрөнд ингэж дарж авдаг байсан байх шүү дээ. За. Ингэж ертөнцийг тэнцвэржүүлдэг байсан байна. Гэхдээ одоо тэр хар эрчмийн зүйлс чинь баг багаар тэд шүтснээс хүмүүс нь өөрсдөө шүтснээс сулраад байгаа тал бий. Үүний ганцхан Монгол улс та нар л шийдэх үүрэгтэй. За өвөн жоохон товчгоо тодорхойл яриад хөндлүүлж өгöd яах вэ? Хамаагүй ярихаар өвөн өөрөө сонирн болоод байна. Яагаад вэ? Хамаагүй өрчлөөд болчихсон би иччихэж шүү дээ. Та нар үеийн үед тэдгээр хар эрчмийг үргэлж дийлж, ялж, шудраг журмыг тогтоосоор ирсэн. За. Тэнгэрийн даалгавраар. Харин одоо үед яах чинь үнэхээр барьцгүй байна. Сан домог хэлчихв.
хандлаа л та. Одоо хүртэл тэр жанжин отхон охин хоёр нь үргэлж энэ ертөнцөөр эргэлдэж явдаг. Одоо та нарын энэ өхлийн хар үүд илдэг аюул осол за тэр самуурах шонол интерес чинь ингэж өөрсдөө бэлгэлж өгч тэжээдэг хүч болчиход байна. Үүнд ч хүртэл танаа шашин шүтлэхүүд хүртэл урууж эзэмдүүлээд байгаа тал харагдаа л байна. Ухта тэр одоо энэ шашин шүтлэг гэж яриад байгаа да. Энэ болгон уулын дээд тэнгэрээс илгээсэн бас л элчнэр юм шүү дээ. Хар хүчин ингээд эрчимчих гээд ирэнгүүт илч илгээдэг тухайн газар нутагт. Тэдгээр элчүүд нь одоо буруу тийш явах гэж байгаа энэ ард олон хүмүүс гэж байгаа да. Эдэнд ингээд зөв зүйлийг сургаж үнэнгийн хэлж өгч ингэж буруу босромыг дарж явж сургадаг байсан байна. За хэд хэдэн шашин шүтлэг биш шүү дээ. Тэд бүгд оноогдож ирсэн элчүүд юм шүү дээ уг нь. Сайн анзаарвал хар эрчмийн нөлөөгөөр тухайн ард иргэд нь маш их өвчдөг. Мэдэгдэх үс тойл тачаал гэдэгтээ хамсарч маш хурд өсөж өвчдөг байгаа. Энэ үеэр сайн анзаарвал дандаа л тийм өвчөж олон болсон газар нь тэдгээр элчүүд очсон байгаа да. Гэтэл та өрсөд бол тэгжэл асуунаж тэрний оронд ингээд тийм үндэстэн байдгийн бол заавал тэрийг нөөдлөхгүй устгаж болох уу гэж л асуу шүү дээ. Устгах гэвэл та нарыг бөөдч устгаж байж л хэрэгжин. Тэрнээс алагчилж болохгүй. Тийм дүрмтэй. Тийм хуультай байдаг юм. Тэгэхээр ийм асуулт асуухгүй л үү дээ. Сонирхолтой юу? Сонирхолтой гэхэд цаашаа дэндүү илэрч болорсон хуучны түүх. Тэгтээ гоё юм. Надад л сайхан санагдав. Тэр хар эрчим хариугүй тэр тэнгэр дээдхий чинь ялахт өгсөн. Тэгтээ цаад оршихуй эзнээс болж ялагдсан байх шүү дээ. Одоо та нарын амьдрал дээр хүртэл муuna арга чаргатай ингээд тисэд байдаг хэрнээ сэтгэл сайтанууд нь төрүүлээ явчихдаг шүү дээ. Дандаа идүүлж хорлогдож дуустдаг. Тэгээ шүтж байгаа зөвлчөнч хизээнэ. Нөгөө үндэслэн хүмүүсээс илүү шунал нэр алдар мухрал бол хувирсан тун таагүй. Сонирхолтой. Ийм хатуу нарийн далд хүчний дайн өрнөсө өрлөө байна. Тэд багаагаар эрчмээ авж байгаа. Одоо хүртэл та нар тэр хар хүчний зүйлсийг шүтэж биширж мөрөгдөг боллоо. Гэрчин таагүй яа. Гэтэл нөгөө талаас нь оршихуй эцэст нь болохоор хэрвээ энэ дунд ертөнцийн хүмүүс хар хүчиндээ автаад бүр тэрсэх юм бол галтцыг бэлгээх болно гэдээ бүр тамга тавьчихсан байна шүү дээ. Тэгээд дахиад ихэлсэн чи яадаг юм гэж ярьж байна. Тэгэхээр ялцгаа Монгол төмөө өрсөд одоо тэнгэртэйгээ холбогдож байгаа л энэ ертөнцийг муу муха харанхуугаас нь цэвэрлэхгүй бол ингээд цаг алдаад байвал хэцүү юм. Тийм л да. Танаа өвгдөө эцүү чадсан.
тэнгэрээс тэдэнд тосолсон. Яаж тосолсон гэвэл цаг хугацааных нэгдсгийг бэлдэж өглөө. Бүх талын ивэлийн өгч ингэж чадсан байна. Тэгж чадуулахын тулд өөрсдийг нь хариуцлагатай, ухамсартай, хүчтэй байлгах бүх талын аргыг бүр илчигч илгээж байсан байх шүү дээ. Одоо тэр илчээс гэвэл одоо эзэн бог Чингис хаан ч байна. Тэрний өмнөх одоо Тэнгэрийн хүү гэж байна. 1000 жилийн өмнөх нь. Тэд бүгд ингэж эрт мис зэвсгээр ингэж дарж шодрог үннийг тогтоохын тулд бүх хүчээ дайчилсан шүү дээ. Хинч байлдаан дурггүй шүү дээ. Тэднийг хөдөлгөх ганц хүчин зүйл нь Тэнгэрийн зарлиг. Тэгжил та нар дайтдаг байсан юм шүү дээ. Тэрний оронд малаа явж ивэл юунд байлдахыг хүсэх юм бэ? Гэр бүл хүүхдээ одоо малаа дагаа явбал сайхан л байх байлгүй тийм үү? Тэг штэ. Гэтэл зайлшгүй тохиолдлоор цаанаас нь цаг игзгэн дээр нь зарлиг тушаал гэдэг зүйл ирэхээр монгол хүн өөрөө эрт хэлмээ барьж нэгдэж эхэлдэг байна шүү дээ. Одоо та нарын 3 дахь тийм үеч ирж байна. Олохгүй л өвөө та нарыг сайн бэлтгэх гээл үзэл бай. Эсвэл хит их найдвар тавиад байгаа болов. Зүггүй ахал гэж гордоод байгаа штэ. Улаач муухай аштадаа бишээ. Та нарын уур бухимдал бачуурлыг бүгдийг өөртөө мэдэрдэг. За. Тэгээд өгөөд бидний хатууд ашигын зан авир цаанаасаа ингэж та нарт айлтгадаг байх нь шүү дээ. Тэрнээс өөрийнх нь унган зам бишээ. Өөрөө тийм хүн ч биш. Тийм л дээ. За зөв нэг хэлий болоо сонил домог ч юм уу түүх ярьчих шиг байна. Тэгэл сонирхолтой байлаа.